дээрээ сайн бацгаана уу? Ээлж нэгмэрлэхдээ тавтаа морилно. За өчигдөр гайгүй юу гэж юу? Өчигдөр гайгүй. Өчигдөр яг найзтайгаа яриад бороо наанч орж ийн уу энд тест амар тэнгэр дуурж орлоо гэж хэлээл энд яг орж эхэлж ингээл тэгэл амар тэнгэр дуурал анги цахилал тэгэл нэг 20-30 минутын бороо орсон. Тэгээ манай охин унтчихсан болохоор гэртээ яг бид хоёр хоёулаа ирж таарад тэнгэр дуурсан чи манай охин унтж байгаас ирээд уйлаад тэгэл ер нь бол нэг тийм хөө баг зэргийн айцтай 20-30 минут өнгөрсөн байхгүй юу? Юм борооны ус мантал хэллээ. Тэгээд манай энд харин ч баг гайгүй өнгөрсөн юм шиг санагдсан. Манай сэлэнгийн төмөвдөр бол машины дугуйнаас дэшээ давсан тийм устай тийм үертэй бороо орсон билээ. Ямар ч гэсэн тэгээд шүн хоноо манаал гэр орон баг зэрэг чихтэй тийм байна. Ер нь бол ойрын 6-7 өдөр баг борооны цартай юм билээ. Манай сэлэнг рүү бол хур ихтэй нөө. Өнөөдөр бол гоё нартай өдөр болж байна. Тэгээд цаг агаар харж байгаад үдээс хойш бороотой өглөөгөр нартай хэрнэ. Охин ер нь шар сүнд байнга оруулаад байгаа. Тэгвэл өвөл ядаж ханаа том өгөхгүй байх юм болов гэд. Тэгээ ойрт бас үнэхээр завгүй нөө. Охиныхоо 1 насны төрс өдөрт бэлдээд 24-нд манай охины төрс өдөр болно. Хүүхдэн ч мэдж байгаа байхгүй гэрийнхэн л давталсан нэг тийм л энэ да. Тэгээ анхны хүүхд болохоор бас айгүй туршлагагүйтэй юм байна. Тэг ямар ч хэсэг юм хумын бэлдээл тэгэл байж гин. За заяа яг энэ өдөр 4 жилийн өмнө их сургуулаа төгсөж ижээ. Би чинь худалдаа үйлдвэрлэх сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Одоо мойсын худалдаа гэсэн үг. За тэгээ сургуулаа төгсөөд 2 жил гарan ажиллаад декретээ авсан байгаа. Ер нь бол одоо утгагүй ийш эхлэж байгаа үед дүүнэртэй бас битгэн зөвлөгөө өгөхөд оюутан нас гэдэг бол чамд маш их сурж хөгжих боломж, мөрөдлөөрөө жигүүрлэх боломжийг олгодог тийм үн цэнтэй 4 жил байдаг. За чи сумаасаа гарч үзэн, аймагасаа гарч үзэн, олон аав ээжийн хүүхдүүдтэй танилцсан, найзлт нөхөрлөн ганцхан сурж мэдэх биш. Оюутан наснд маш олон зүйлийг сурдаг. Бие даат сурна, хүнтэй яаж харьцах, хүний яаж ивийг олох, яаж хүмүүстэй нөхөрлөх гэхээс эхлүүлээд айгүй олон зүйлийн чадамжтай болдог. Юуны өмнө миний өгж байгаа зөвлөгөө гэвэл яг хин нэгний шахалт дарамтаар биш, хин нэгний биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэх гэж биш, өөрийнхөө хүсэл сонирхлоор өөрийнхөө мөрөөдөл тогтлогдож, өөрийгөө сонсож сургуулаа сонгоорой. Тэгээ мэрэгжлээ ч гэсэн тийг сонгоорой гэж хүсэж байна. Чи яг дургүй мэрэгчлэрээ суралцах юм бол 4 жилийн дотор дуртай болно гэж бол байхгүй. Харин цаг хугацаа олно. Тийм учраас дүүнэр минь маш сайн одоо технологи хөгжсөн байгаа энэ үед мэрэгжил сонголт гэдэг зүйл дээр бол анхаараарай гэж бас зөвлөж байна. За тэгээ цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн байна. 8 жилийн өмнө 10 жилээ төгсөөд 4 жил яаж оюутан болно доо, яаж аав ээжээсээ хол байна даа гэж бодчихсон чинь оюутны 4 жил өнгөрөөд ахаад амьдралтай гараад 4 жил өнгөрсөн байна. За тэгээд намайг үздэг утгагүй ийш өгч байгаа дүүнэр байвал та нартай мэдээж шалгалтанд нь амжилт хүсье. Тэгээд ямар сургуульд орох вэ биш, ямар мэргэжлээ суралцах вэ гэдэг дээр илүү анхаараарай. Хүүхдүүд сургууль гэдэг дээр айгүйх фокуслаад идэг шүү. Тэгээд шалгалтын амжилтаа өгөөрэй. Баярлалаа. Баяртай.